Сайн байцгаана уу? За бүгдд нь өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бүгдээрээ бас нэгэн чухал сэдвтэйгээр уулзч байна. Энэ бичлэг бараг миний өмнөх дэлгэцийн хамгаалалттай холбоотой хийжсэн бичлэгүүдээс хамгийн чухал нь болов уу гэж би бодож байна. Яа тэгэхээр бид нар бүгдээрээ хүүхдүүдтэй гар утас үзүүлж болохгүй гэдгийг мэдээд байдаг. Мөртлөө л үзүүлсээр байдаг тий. Тэгэхээр энэ яагаад бид нар мэдсээр байгаа мөртлөө ингээ хүүхдтэй утас үзхийг зөвшөөрөөд байдаг вэ гэдэг одоо 3 том шалтгаан болон тэдгээрийг хэрхэн шийдэх боломжтой вэ гэдэг талаар ярилцах гэж байна. За би өөрөө дэлгэцийн хамгааллын тухай сургалт ордог. Бас одоо хувь хүмүүс надад цаг аваад зөвлөгөө авдаг. Тэгээд тэдгээр зөвлөгөөнөөсөө болон одоо сургалтын явцад хүмүүстэй ингээд чатаар харилцаж байхдаа ойлгож авсан хамгийн одоо их давхцаж байгаа 3 үндсэн шалтгаан. Тэгээд тэдгээрийн шийдлийг бүгдээрээ ярилцъя. За хамгийн ихнийх нь утас үзэхгүй бол үеийнхнээсээ хоцроод найзгүй болчих үү дээ гэж айдаг гэж байгаа хүүхдүүдээ. За хоёрдугаар шалтгаан нь болохоор техник технологийн эрүүн үед амьдарч байгаа учраас эртнээс танилцуулж байх хэрэгтэй гэж боддог. За гуравдугаарт өөрөө амрахын тулд хаяа хүүхдүүдэд утас дэлгэх засааж өгдөгөө. За энэ 3 үндсэн хамгийн том шалтгаан, өөр олон шалтгаанууд байгаа. Гэхдээ энэ 3 бол хамгийн олон давхцсан. Тэгэхээр эдгээрт ямар шийдэл байх боломжтой вэ гэдэг талаар ярилцъя. За хамгийн ихнийх нь болохоор утас үзүүлэхгүй бол үеийнхнээсээ хоцроод найз нөхөдгөө болчих үү дээ гэж айдаг гэж байгааз. За бид нар ер нь бол хүүхдтэй холбоотой альва шийдвэрүүдэд маш нухацтай болгоомжтой хандж явах хэрэгтэй. Хэрвээ энэ одоо тэгэхээр энэ альва шийдвэр маань те миний эгоноос гарч ийн үү? Эсвэл би үнэхээр хүүхдүүдтэй хайртай учраас ингэж шийдэх гээд байна уу гэдгээ маш сайн анзаарч явах хэрэгтэй. Хэрвээ тухайн шийдвэр нь айдас дээр үндэслэгдэж явах юм бол энэ эгоноос гарсан шийдвэр. Хэрвээ хайран дээр үндэслэгдэж явах юм бол буюу одоо би үнэхээр хүүхдтэй хайртай учраас ийм шийдвэр гаргаж байна гэж үзвэл энэ бол одоо яг зөв шийдвэр болж таардаг байна. Тэгэхээр энэ болохоор утас үзүүлэхгүй бол үеийнхнээсээ хоцорч уу дээ, найзгүй болчих уу дээ гэж айдаг. Айдсаас үүдэлтэй шийдвэр байгаа учраас энэ эгоноос гарсан шийдвэр болж таарж байгааз. Тэгэхээр энэ бол буруу шийдвэр гэсэн үг. Би хувьдаа хүүхдүүдээ ийм одоо гар утас дэлгэцийн замбраагүй хэрэглээтэй хүүхдтэй найзалч үйдэ гэдгээс айдаг байхгүй юу? Би ийм хүүхдүүдтэй бити найзлаасаа гэж боддог. Өөршгөө адилхан ингээд хүүхдийнхээ гар утас дэлгэцийн хэрэглээнд одоо анхаарал тавьдаг. Аав ээжтэй хүүхдүүдтэй нь одоо найзлуулах юмсан гэж боддог. Тэгээд тийм одоо гар утас үздэг хүүхдүүдтэй ингээд vibe нийлэхгүй байх тусмаа сайн юм шиг надад бол санагддаг. Тийм болохоор би хүүхдүүдтэй ерөөсө утас үеийн хүүхдүүдтэй юу үзэжсэн ч хамаагүй би тэр зүйлийг өөрөө ингээ үзэж хараад надад таалагдахгүй, надад одоо миний хүүхдэд танин мэдхүүн болон одоо ямар нэгэн тийм ач холбогдол байхгүй, дээрэс нь юм одоо миний хүүхдэд юм буруу зүйлсийг зааж өгөх, буруу үлгэр дуурал үзүүлэх агуулгатай тийм одоо хүүхэлтэй байна гэж үзэх юм бол би огт үзхийг нь дэлхийн хэдэн хүүхд үзэж байхад хамаагүй би ерөөсө зөвшөөрдөггүй. За дээрэс нь яагаад энэ одоо эгон дээр үндэслэж ийм шийдвэрийг дагаж болохгүй вэ гэхээр гар утасны хэрэглээ гэдэг чинь өөрөө маш юм донтуулах чанартай гэдгийг бид нар бүгдээрээ мэддэг. Бид нар өөрсдөө хүртэл гар утасны хамааралтай болцсон явж байгаа. За тэгэхээр яагаад бид нар ингэ донтцсон байгаа гэхээр эн чинь бидний тархинд асар их хэмжээний допамин давар ялгаруулад байгаа. Тэгээ иймэрхүү хүүхдийн үзээд одоо YouTube дээр ингэ үзээд болж чадахгүй байгаа хүүхдүүдийн мэрэгчлүүд юу ч хэлдэг гэхээр хүүхдийн кокаин гэж хэлдэг байхгүй одоо Cocomelon байна уу, Vlad and Nikki тоглоом задлдаг бичлэгүүд, эсвэл одоо Bebefin гэдэг ч юм уу иймэрхүү бичлэгүүдийг мэргэжлүүд хүүхдийн кокаин гэж нэрлэдэг ээ. Тэгэхээр энэ ч өөрөө яг л одоо хар тамхи масууруулах бодис хэрэгэлсэн юм шиг, арх тамхи хэрэгэлсэн юм шиг, мөрийтэй тоглоом, видео тоглоом зэрэг шиг хүний тархинд их хэмжээний допамин давар ялгаруулад тухайн зүйлээс хүн асар их хэмжээний таашаал мэдрээд тэр зүйлээ ингээд хичнээн удаан хэрэгэлсэн ч хэдэн өдөр одоо тоглосон ч юм уу те хэдэн өдөр үтсэн ч хамаагүй одоо сэтгэл нь ханахаа болоод тэгээд тэр зүйлдээ донтоод тэрнийхээ хамааралд ороод тэгээд ингээд юм донтолт үүсэж байгаа. Тэгэхээр энэ яг адилхан допамин даврын нөлөөтэй учраас гар утас үзүүлээд үеийн хүүхдүүд нь гар утас үзээд байна гэд хүүхдтэд зөвшөөрөх нь үеийн хүүхдүүд нь ингээд одоо хар тамхи татаад арх уугаад тамхи татаад байгаа юм байна. Миний хүүхд хоцорч хуй дээ гэд хүүхдүүдтэй мөрөөдөд тоглоом ч юм уу те хар тамхи хэрэглүүлэхдээ бүр яг адилхан болж таарч байгаа хгүй. Яагаад гэвэл эн чи яг адилхан их хэмжээний допамин давар ялгаруулна. Цаг хугацаа явах тусам хүүхэд энэ бүхнийг хэрэглэхээ үзэхээ болж чадахгүй, гар утас үзэхээ болж чадахгүй, гар утас дэлгэцийн хамааралтай болох нь цаг хугацааны асуудал учраас
ийм одоо шийдвэрүүдийг гаргаж болохгүй шүү. За тэгэхээр бас ингээд одоо дэлгэцийн зохистой хэрэглээг одоо шилжинэ гэхээр аав ээжүүд юу гэж ойлгоод байдаг вэ гэхээр ингээд огт хизээч уцсахгүй, огт ингээд хүүхэлдээ үзүүлэхгүй, зурагтаа унтраагаад ингээд бүгдийг хориглоно гэж ойлгоод байдаг байхгүй юу. Гэхдээ эн чинь ерөөсөө тийм биш. Хүүхэд зурагт үзэж болно. Манай хүүхдүүд зурагт үздэг. Гэхдээ одоо нас, тархины хөгжил, сэтгэл зүйн онцлогтой тохирсон тийм одоо контентуудыг, хүүхэлдэйн кинонуудыг зурагтаараа үзэх нь зөв, тий? Болно. Тийм болохоор дэлгэцийн зохистой хэрэглээнд шилжинэ гэдэг нь өөрөө бүх дэлгэц компьютер, iPad эдрийг одоо хураагаад хаагаад чи зурагт үзэж болохгүй гэд ингээд загнаад хориглохыг хилээгүй шүү. Энэ зүгээр л яг хүүхдтэд тохирсон контентыг үзүүлэхийг одоо зөв цагтаа зөв контентыг сонгож үзүүлэхийг хилээд байгаа юм шүү. За тэгээ дээрэс нь энэ сэдвийн хүрээнд таны хүүхэд те одоо гар утас үзэхгүй байснараа гар утас үздэг хүүхдүүдээсээ хоцорно гэж айж байгаа бол энэ бүр маш буруу ойлголт шүү. Яад гэхээр гар утас үзэх тусам одоо ингээд хүүхдийн prefrontal cortex гэдэг одоо тархины урд хэсэгт байдаг юм тархины хэсэг байдаг байхгүй юу? Тэр нь болохоор хүнийг дунджаар 25 нас хүртэл нь ингээд маш удаан хөгжиж гүйцэтгэг. Тэгээ энэ хэсэг ингээ хөгжиж гүйцснээрээ хүн одоо шийдвэр гаргах чадвар, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, анхаарал төвлөрөх чадвар нь нэмэгддэг. Дээрээс нь энэ хэсгийн одоо хөгжил сайн байх тусмаа, идэвхтэй байх тусмаа хүндийн биед кортизол давар бага ялгардаг. Учираас хүн тийм одоо сөрөг мэдрэмжинд тэр болон автадаггүй prefrontal cortex идэвхтэй байх тусмаа хүн илүү их аз жаргалыг мэдэрдэг гэдгийг эрдэмтэд ингээд тогтоосон байгаа байхгүй юу? Харин ингээд урт хугацаанд утас үздэг дэлгэцийн хамааралд орсон хүүхдүүд яадаг вэ гэхээр тархиных нь хөгжлийн явц нь удаашрчдаг. Яагаад гэвэл аав ээжүүд ингээд хүүхдийг ингээд зурагт үзээд дэлгэц үзлээ, утас үзлээ гэхээр ингээд нүдэрээ хараад нүд нь ядарна гэж бодож байгаа боловч тархин ядарна гэдгийг тэр бүр мэддэггүй. Хүүхд чинь ингээд нүдэрээ харж байгаа, чихээрээ сонсож байгаа зүйлсүүдээ гараараа хурж мэдэрж байгаа, үнэрлэж байгаа тэр бүх зүйлсээ тархиараа боловсруулж яадаг байхгүй юу? Тархиндаа тэр бүх мэдээллийг боловсруулж яадаг. Тэгэхээр тархи маш их ачаал авна гэсэн үг. Хүүхэд ингээд утас үзлээ те, shorts их үзлээ, 10 shorts үзлээ, 10 өөр мэдээллийг боловсруулахын тулд хүүхдийн тархи маш их ачаалж байгаа байхгүй юу? Дөнгөж хөгжлийн явцыг эхэлж байгаа ийм жижигхэн хөөрхөн тархи нь одоо дааж давшгүй их тийм одоо мэдээллийг боловсруулах тийм өндөр ачаал авчлаа гэсэн үг. Насанд хүрсэн хүн 10 reels үзэх тий 3-тай 5-тай хүүхэд 10 reels shorts бичлэг үзэх асар том ялгаатай. Тэгэхээр таны хүүхэд бол утас үзгүй үлдснээрээ тэдгээр үздэг хүүхдүүдээс анхаарал төвлөрөх чадвар, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, шийдвэр гаргах чадвар тий эдгээр бүх зүйлсүүдээрээ илүү болж одоо тархины хөгжил нь эрүүл зохистой явагдах юм байна. Одоо тэгэхээр анхаарал төвлөрөх чадвар нь өөрөө хүний бүх суралцах одоо чадварын үндэс нь байдаг учраас таны хүүхд ирээдүйд утас үздэг хүүхдүүдээс илүү сурлагаараа илүү байна. Сэтгэл зүйн эрүүл мэнд дээрээ илүү байна. Анхаарал төвлөрөх чадвараараа илүү байна. Амьдралаа сэтгэл ханамжийг авах чадвар нь бас илүү байна. Тэгээ илүү жаргалтай. Тэгээ дээрэс нь уур уцаараа удирдах чадвар нь илүү байна. Нойрондоо сайн байна гэх мэт одоо та хүүхдтэй одоо утас үздэг хүүхдүүдээс одоо утас үзүүлэхгүй байж хоцроосноороо харин ч одоо тархи сэтгэн бодох чадварын хөгжлийг илүү сайн дэмжиж байна. Таны хүүхэд утас үздэг хүүхдээс хоцорсноороо сурлага хөдөлмөр сэтгэл зүйн эрүүл мэндээрээ хожих юм байна гэдгийг сайтар анхаараарай. Яагаад одоо амьдралаас авах сэтгэл ханамж дэлгэцийн хэрэглээ хоёр юугаараа холбоо хамааралтай юм бэ гэдгийг хэрвээ гайхаж байгаа юм бол одоо жишээлх юм бол бид нартэй бас хамааралтай байхгүй. Бид нар ингээд хэрвээ сошиал медиа гэж байдаггүй бусад хүмүүс хэрхэн яаж тасаглаж амьдарч байгаа вэ гэдгийг огт мэддэггүй байсан бол тэ өөрийнхөө амьдралыг тэдгээр зүйлстэй харьцуулахгүй хамаагүй байгаа зүйлдээ илүү сэтгэл хангалуун амьдрах байсан байхгүй. Гэтэл одоо энэ YouTube дээр ингээд хүүхдүүд янз бүрийн тоглоом задлаад одоо нөө Vlad and Nikki тэр чинь ингээд өрөөгөр нь дүүрэн тэ 100 500 hot wheels тэгэл баг тэрэн дээрээ ингээл гიშгэж шалтарж унж мунаал те. Хүүхдэд ерөөсөө тийм их тоглоом хэрэггүй шүү дээ. Тэнгууд энэ хүүхэд ийм юмтай байна те. Тэрийг чи ингээ үзэл шууд энэ бол ингээд бодит үнэн хүмүүс ингэж амьдрдсан байх гэж итгэж байгаа шүү дээ.
Тэгээд ингээ өөрийнхөө үзэж байгаа зүйлстэй өөрийнхөө бодит амьдралыг ингээ харьцуулчихдаг. Хүүхд үзэж байгаа бүх юмдаа итгэждэг байхгүй юу? Одоо хүүхэлдэйн кино үзсэн ч үнэн гэж бодно. Одоо Paw Patrol гэдэг хүүхэлтэй үзэл. Энэ хүүхдийн нохойн ярьдаг ямар гоё юм бэ? Энэ хүүхдийн нохойн нисдэг хүмүүсийг авардаг ямар гоё юм бэ? Надад ийм байхгүй гэж боддог ч юм уу те. Тийм болохоор ингээ амьдралаас авах сэтгэл ханамж нь илүү өндөр байх болноо. Тэгэхээр хүүхдийн дэлгэцийн зохистой хэрэглээ гэдэг бол дахин нэг анхааруулж хэлэхэд огт ингээ бүгдийг хорин гэсэн үг биш шүү. Энэ бол зөв хүүхдийн кинонуудыг зөв цагтаа зөв одоо насанд нь тохирсон тийм зөв агуулгатай хүүхдэнүүдийг л зурагтаараа үзхийг хэлж байгаа шүү. За одоо бүгдээрээ хоёр дахь шалтгааны талаар ярилцъя. Тэр нь юу байсан бэ гэхээр техник технологийн эрүүн үед амьдарч байгаа учраас эртнээс танилцаж байх хэрэгтэй гэж боддог. Тийм учраас би хүүхдүүддээ утас үзхийг зөвшөөрдөг гэж хэлдэг аав ээжүүд маш их байдаг тийм ээ. Энэ яг зөв үү? Бүгдээрээ бодоод үз. Би өөрөө мэдээллийн системийн менежмент гэдэг мэргэжилтэй байхгүй юу? Би энэ мэргэжлийнхээ хүрээнд энэ сошиал медиа, энэ гар утас төхөөрөмжүүд яг яаж ажилтгийг, ямар алгоритмтай ажилтгийг гэдгийг нь маш сайн мэддэг хүний хувьд би бүр ингээд хүүхдтэй жирэмсэн болсноо мэдсэн цагаасаа эхлээл за би одоо энэ гар утас интернет, сошиал медиа гэдэг зүйлсийг одоо хүүхдүүдтэй маш болгоомжтой танилцуулах хэрэгтэй шүү гэдгийг мэдчихсэн. Яа гэвэл би тэр сошиал медиа, энэ гар утсын энэний цаана те ямар бизнес явагдаад байгаа, ямар алгоритм ажиллаад байгаа гэдгийг ингээд судлаад одоо мэргэжлийг эзэмшчихсэн хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр техник технологи хөгжин гэдэг нь өөрөө юуг хэлээд байгаа юм бэ гэхээр ашиглахад илүү амархан болохыг хэлж байгаа. Илүү ойлгомжтой, илүү хялбархан болохыг хэлж байгаамаа хөгжин дэвшин гэдэг чинь. Тэгэхээр энэ ингээд хөгжих тусмаа илүү ойлгомжтой, илүү амархан болно. Тэрнээс эртнээс танилцаад байх ямар ч шаардлага байхгүй. Утас үзлээ гэдэг угаасаа тийм одоо техник технологи ойлгодог те программист ч юм уу те тийм IT мэргэжилтэй хүн болно гэсэн юм байхгүй. Кино үзэх, кино найруулах хоёр ч шал өөр шүү дээ. Ном бичих, ном унших хоёр ч бас өөр те. Хоол хийх, хоол идэх хоёр ч шал өөр шүү дээ те. Яг тэрэн шиг гар утас үзэх техник технологиг ашиглаж бүтээж тэрийг одоо сурна гэдэг хоёр ч шал өөр хоёр өөр зүйл байхгүй юу. Одоо жишээ нь би яг өөрийнхөө амьдрал дээр жишээ аваад ярих юм бол манайх ингээд намайг жоохон багт оюутан 10 жил байхад дамд дарчаад амьдэрдэг байсан. Тэгээ тэр үед чинь манад интернет байхгүй, ухаалаг утас байхгүй. Би 20 нас хүртлээр ухаалаг утас барьж үзээгүй, компьютертай байж үзээгүй, интернеттэй байж үзээгүй. Манайх яг нөгөө улсаас тийм үнэгүй байдаг нэг 10 хэдэн сувг байдэн штэ. Ямар ч антинтай ингээд дагалдаад ирчдэг. Тим хэдэн сувг л үздэг байсан. Би Nokia барайл тэгэл амьдэрдэг байсан. Тэгээд би 20 настай даах ухаалаг утастай, компьютертэй, интернеттэй болж байгаа байхгүй оюутан. Тэгээд би мэдээллийн системийн менежмент гэдэг мэргэжлэр сурсан. Тэгээд би 20 нас хүртлээ ямар ч компьютер, интернетгүй байлаа гэд би ерөөсөө одоо тэр ангийнхнаасаа одоо хоцорсноо гэвэл үгүй. Би бүр хамгийн сайн код бичдэг. Ангидаа бүр хамгийн өндөр голчтой хөвгт байсан. Тэгэхээр би ингээ компьютертэй байсан бол би магадгүй тэгж онцорч чадахгүй байсан байх. Тэгэхээр ямар нэгэн одоо техник технологитой байх болон тэр техник технологи бүтээх гэдэг хоёр зүйл чинь хоорондоо нэг тийм ч амар хамааралтай зүйл биш. Тийм болохоор би бол ингээд техник технологийн ерөн зүйд эртнээс танилцж явах хэрэгтэй гэдэгт юусоо итгэдэггүй. Яг тэгвэл би өөрөө 20 хүртлээр тэр бүхэндээ танилцаагүй боловч ангидаа хамгийн сайн код бичдэг, хамгийн онц сурдаг хүүхэд нь байж чадсан. Тэгэхээр угаасаа дээрэс нь энэ одоо технологи ухаалаг утас гэдэг юм чинь хүүхдийн тархинд ийм одоо агтсан ачааллахгүй юу? 3 настай хүүхдэд 10 кг будаа одоо бариулчаад чи натха өрг, чи даа, дийл гэд шаардж байхдаа яг адилхан. Одоо эн чинь ингээд физикли мэдгэдэггүй шүү дээ. Одоо би түрүү ингээд те гар утасны хэрэглээч өөрөө те арх тамхитай яг адилхан гэлчлээ. Арх тамхи хэрэглэх юм бол бидний хүүхдүүдийн бие нь мууднаа. Гэхдээ гар утасны хэрэглээ өндөр байснараа бидний хүүхдүүдийн тархин мууднаа. Тэ физик биеийн өвдөл тэ ингээл ханиалгаж маниалгаал ингээл мэдэгдэхгүй ч гэсэн тархин мууднаа, сэтгэн бодох чадвар нь удаан болноо, суралцах чадвар нь удаан болноо. Тэгж мэдрэгднэ. Яг тэр шиг ингээд бидний хүүхдүүдтэй гар утас үзлээ тэр олон цаг үзэж байгаа тэр бичлэгүүдийг чинь тархиараа ингээл боловсруулж байгаа. Бүх юмыг боловсруулаад тархин ачааллаа юм жижигхэн хөөрхөн дөнгөж ургаж байгаа цэцэг шиг эмзэг тархин
Маш их өндөр хэмжээний ачаал аваад байгаа хгүй юу. Тийм болохоор энэ бол одоо юу техник технологи гар утастай эртнээс танилцлаа гэд одоо тэр техник технологиг бүтээж чаддаг тийм одоос ашиглаж хөгжүүлж чаддаг хүн болно гэсэн үг ерөөсөө биш шүү. За тэгээд дээрэс нь энэ өөрөөтэй ингээ хүүхдэд агтсан ачаа гэж би сая хэллээ шүү дээ. Бид нар бүгдээрээ ингээ хүүхдүүдтэй гаал түлэх байна уу, хоол хийх, плетгэхтэй харьцах, хутгатай харьцах гэдгийг ингээ тодорхой насанд хүрснийхэн дараа маш болгоомжтой одоо жишээ нь хүүхдтэй хуванцар утгаар киви зүсүүлдэг ч юм уу ихэндээ. Дараа нь ингээд жинхэнэ утгаар зөөлөн юм зүсүүлж агаад ингээд мах татуулдаг ч юм уу бүр сүултэн те. Эсвэл одоо ингээд одоо шүдэнд зурхыг эхлээд зааж өгч жоод дараа нь гал түлхийг зааж өгнө гэдэг ийм одоо тодорхой насанд хүрснийхэн дараа болгоомжтойгоор зааж өгдөг зүйлсүүд байна шүү дээ. Яг тэр шиг гар утас адилхан байх хэрэгтэй. Гар утас гэдэг чинь ийм одоо интернет гэдэг чинь ийм одоо осолтойч тал бий, ашигтайч тал бий. Чи энд одоо маш хариуцлагатай хандах хэрэгтэй гэдээ яг тодорхой насанд хүрэх үед нь. Тэгээ чи хэрвээ ингээд сошиал медиа нэх юм бол чи энд хитрхи хувийн мэдээлэлээ ил задгаад илгэж болохгүй. Өөрийнхөө одоо ил задгаа одоо зургийг хамаагүй нийтэлж болохгүй. Гэр бүлийнхээ бусад гишүүдийн зургийг зөвшөөрөлгүйгээр нийтэлж болохгүй. Танихгүй хүнтэй найз болж болохгүй. Танихгүй хүнд өөрийн болон гэр бүлийн хувийн мэдээлэл гэр цэцэрлэгийн хаягийг хэлж болохгүй. Гэх мэт одоо асар чухал зүйлсүүдийг анхааруулж байж те хүүхдүүдтэй энийг гар утас интернет гэдэг зүйлтэй анх ингэж зөв танилцуулах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь порно киноны тухай анхааруулах хэрэгтэй. Тодорхой насанд хүрэхэд нь гар утастай гар утас өгж гинэ гэдэг чинь гар утсан доторх интернет дээрх сайн муу бүх зүйлийг өгж гин гэсэн үг байхгүй юу? Гар утас хүүхдүүдтэй ухаалаг утас өгсөн л бол тэргээрээ юу үзэх үү, юу хийх үү гэдгийг 100% хянах ямар ч боломж байхгүй. Тийм болохоор би бол хүүхдүүдэд чадвал 15 хүртэл нь ухаалаг утас өгөхгүй гэж боддог. Манай нөхөр бит хоёрын талаар одоо яриад байгаа. Хэрвээ ингээд авч үзвэл хүүхдэд зориулсан ухаалаг утас байдаг байхгүй. Ямар сошиал медиа татаж болтгүй, ямар порно сайт руу нэвтэж болтгүй ингээд дэлгэцэн дээр гарч байгаа дүрслэлийг боловсруулад хүүхдэд зориулсан юм биш байна гэвэл шууд ингээ цаанаас нь хаачдаг тийм утаснууд орчин үед гарсан штэ. Эсвэл зүгээр л dump phone буюу ухаалаг биш энгийн утас авч өгнө гэж бодож байгаа. За 3 дугаарх нь өөрөө заримдаа амархын тулд яалтчгүй хүүхдүүдтэй утас бариулаад дэлгэх засааж өгдгөө. Тэгээ энэ бас байж болно шүү дээ тий. Би ч гэсэн өөрөө ядархаараа хүүхдүүдтэй зураг засааж өгдөг байсан байхгүй юу. Тэгэхээр миний өөрийн одоо хүүхдүүдэд жоохон байхад гаргасан хамгийн том алдаа нь юу байсан бэ гэхээр миний хүүхэд юм чинь миний хариуцлага би өөрөө бүх зүйлийг хийх ёстой гэд ингээл өөрөө л хийх гээл зүтгэлээсэн. Ерөөсөө хүн амтнаас ингээд тусламж асуудаггүй байсан. Тэгээд би ингээд хүүхдүүдэд том болох жоохон ингээд томруулаад ингээд үнэхээр чадахгүйсэн учраас ингээд заримдаа би дүүнэрийн маань ингээд 10 жилийн хичээл нь амарцсан үед нь дуудаад ингээд туслуулдаг байсан. Хэрвээ та ингээд одоо өөр хүнд итгээд хүүхдүүдэд үлдээж чадахгүй байх юм бол өөрөө зөвхөн хүүхдэд хараад бусад хүнээр гэр орны ажлаа хийлэг. Бусад хүнээр гадуур явах янз бүрийн юм авчруулах юмаа хийлэг. Бусад хүнээр хоолоо хийлгүүл. Гэр орон хоол унд цэвэрлэх юм жаалжуул бусад ажлыг бусад хүнээр хийлгээд яг өөрөө зөвхөн хүүхдэд хар. Тэгэх юм бол хамаагүй энерги баг одоо зарцуулна. Хамаагүй ядралт багтай байна. Тэгэд хүүхдэдээ уусаа зурагт үзүүлж болно. Тэгээ хамгийн гол нь зөв цагтаа, зөв агуулгатай, зөв насанд нь тохирсон контентуудыг л хамтдаа сууж агаад үзчихье. Дэлгэцийг ингээ хүүхдийг одоо сатааруулах хэрэгсэл гэхээсээ илүү хамтдаа цаг өнгөрүүлэх те хамт ном уншиж байгаа юм шиг хамт үзээд хамтдаа юу яах ярилцаад те энэ сая ингэчлээ шүү дээ энэ ингэсэн баг та тэг шиг боллоо те ингэчлээ те гэд хүүхдтэйгээ ингээ ярилцах. Тэг яаж юм одоо зөв хүүхэлтэй зөв контентийг сонгох уу гэдэг талаар би тусад нь бичлэг хий гэж бодож байгаа. Яа гэвэл энэ дээр бас ярих юм олон гарах юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ дээрэс нь бас би өөр юунд их энерги алдаад байна вэ гэдгээ бодоод үзээрэй. Бид нар ингээд заримдаа тэгээ хүүхдээ унтуулчаад өөрөө ингээд эрт унтах боломж байсан ч гэсэндээ кино үзээд ч юм уу утас үзээд өөрөө оройтчод маргааш нь өөрөө ядраад байдаг байхгүй. Тэр нь юусоо ингээд хүүхдтэй холбоотой биш те. Өөрөөсөө болж ядарчаад тэгээд хүүхдээ одоо хүүхдээ утас үзүүлээд байж
байхаар ингээд өөрөөсөө болоод хүүхдүүдэд бараг хохироочж байгаа зү тий. Тэгэхээр би юунд одоо ямар хэрэггүй зүйлсүүдэд энерги алдаж гин вэ гэдгээ бас бодоод үзээрэй. Жишээлх юм бол тий түрүү хэллээ. Оройтч унтах тий. Эсвэл магадгүй заримдаа эрдэс витамин дутагдсан байж болно. Эсвэл одоо сошиал медиагаар ч юм уу, ютубер ч юм уу хитрхи их тийм сөрөг мэдээлэл авсан байвал тэр нь бас бидний ингээд энерги бүр сорогдчихдаг байхгүй юу? Сөрөг мэдээлэл одоо шинэ гимт хэрэгтэй холбоотой подкастууд зөндөө байдаг шүү дээ. Эсвэл аимшигын кино үзэх ч юм уу, тийм одоо муухай агуулгатай кино үзэхээр бидний энерги ингээд бүр сорогдчихдаг байхгүй. Бидний энергийн одоо давтамж маань ингээд унаад сэтгэл санаа ингээ хүнд оргиод тэгээд тэрнээс олж энерги их алдчихдаг байхгүй юу. Гоё агуулгатай инедмийн кино ч юм уу, тийм гоё романтик гоё төгсгөлтэй кино үзэхээр ингээд нэг тийм гоё болоод тэрүүгээрээ одоо энерги магадгүй нэмэгдүүлж болно, дээшлүүлж болно. Тэгэхээр сөрөг мэдээлэл сөрөг зүйлсээс те хэрвээ та маш ядраад байгаа бол сөрөг зүйлсээс ингээд жоохон одоо хол зайгаа барьцгаа. Огт ядраагүй энгийн үедээ тэр бүхнийгээ бас үзэж болно штэ. Тэ? За түрүүний хэлсэнчлэн бас ингээд хитрхи хувцас бидний өөрийн одоо утасны хэрэглээтэй байнга ингээд Instagram, social media үзээд байдаг байх юм бол бидний тархичин бас тэр одоо харсан хэдэн зуун пост, хэдэн зуун зургийг чи ингээд боловсруулаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний тархи бас маш их ачаал авч ин гэсэн үг. Тэрнээсээ болоод бас энерги алдаад ядраад байх боломжтой. Тэгэхээр утасны хэрэглээгээ багасгаж үзээрэй. Нэг 7 хоног одоо сошиал медиануудаа устгаад гар утсан дээр оролдох юу ч байхгүй болчоор ингээд бүр ингээм толгой амраад нэг тийм цаанаасаа тийм амгалан тайван болчдөг байхгүй. Тэрийг туршаад үзээрэй. Ядаж 3 хоног те. Чадахгүй бол ядаж 1 хоног. Тэгээд нэг туршаад үзээрэй. Бүр нэг ингээд нэг толгой юм хов хоосон дотроо ингээд дүүрэн юм гэрэл ассан юм шиг тийм нэг гоё болчдөг байхгүй. Тэгэхээр хаяа нэг сошиал медиануудаа устгаад завсарлага авч агаарэ. За дээрэс нь буруу хооллолтоос болоод энерги алдчих боломжтой. Ямар ч энерги нөхдөхгүй, хит боловсруулсан, одоо гурил, сахар, шарсан, хуурсан тиймэрхүү хоолнууд хийдгэн. Одоо чипс ч гэдэм үү те. Амттан чихэр хийдгэн. Өөрөө бидний энергийг сорчдөг. Биднэрт ямар ч энерги нөхөж өгөхгүй мөртлөө бид нар тэр хоолнуудыг боловсруулахын тулд тэр хоолноос үүдэлтэй өрөвслийг эмчлэхийн тулд тэр хоолнууд чинь бидний одоо инсулинийг дээш нь доош нь савлуулна, бидний биед өрөвсөл үүсгэн, одоо бидний дархлааны систем тэр өрөвслийг чинь ингээ намдаахын тулд ажиллана. Тэг бид нар ингээд бидний энергийг ингээ сороод авчдаг байхгүй юу? Дотор эрэхтэн маань тэр хоолыг боловсруулж тэрнээс үүдсэн юмыг эмчлэхийн тулд ингээд дахиад ядарчж штэ. Тэгэхээр нарны гэрэл шингэсэн бүхэл хоол те жимс, хүнсний ногоо, уураг, цагаан идэ. Тэдгээр хоолнууд биднэрт энерги нөхөн. Тэгэхээр эрүүл хооллолт бас их чухал. Бас хитрхи их эрүүл хоол идчих юм бол тэр хоолоо шингээхийн тулд бас одоо энерги алдчихдаг. Тийм болохоор зохистой хэмжээнд зөв хооллох нь чухал байдаг бахнэ. За тэгээ дээрэс нь одоо шингэн баг уух гэдэг юм уу те. Дан ус уугаад ах юм бол бас шингэн нөхөхдөггүй. Электролайт буюу жоохон сод, давс, сахар, эсвэл зүгийн бал. Тэгээд лимоны шүүс, холсон юм электролайт ус те. ChatGPT-гээс суугаараа яаж би гэртээ homemade electrolyte ус хийх вэ гэд тэд жор аваад тэрийг ингээд найруулад тэрийг өдрийн турш ингээд уух юм бол дан цэвэр ус ууснаас илүү сайн таны шингэнийг нөхөн. Эсвэл өглөө нэг удаа нэг чимэх Хималайн ягаан давс үдэ штэ. Тэрийг ингээд устд найруулж агаад хамгийн ихний усттайгаа уух. Эсвэл Jams давс ингээд нэг жижигхэн хилтерхийг ингээд хүлхэн. Усандаа найруулахгүй хүлхэд тэгээд залгичаад араас нь нэг бүтэн аяг цэвэр ус уух. Тэгэхээр тэр тийм ингээд өглөө нэг давстай уусны дараа юу ядах вэ? Өдрийн турш уусан бүх шингэнийг ингээд би өөртөө сайн шимэгдүүлж авч яадаг. Шууд шээс болоод урсаад гарахгүй гэсэн үг. Тийм болохоор шингэнээ сайн ингэж нөхөх боломжтой. За тэгээд дээрэс нь төрсний дараах сэтгэл готрал бидний энергийг бас маш их сорноо. Тийм болохоор хэрвээ ингээд төрсний дараах сэтгэл готралтай байгаа юм шиг байна гэд өөрийгөө бодож явах юм бол миний YouTube дээр плейлист хэсэг дотор жаргалтай ээж, жаргалтай хүүхэд гэж сургалтаа. Тэр бол бас л яг юм төрсний дараах сэтгэл готралтай ээжүүдэд зориулж хийсэн миний сургалт тахгүй юу. Тэгээд одоогоор би ингээд өнгөө плейлист дээр ингээд одоо бүгдийг ингээд нээлттэй болгоцсон байгаа. Тэрийг эхнээс нь сонсоод тасгалуудыг нь дагаад хийгээд үзээрэй. За юм байна.
Тэгэхээр хамгийн сүүлд нь заавал нэг захиж хэлэх зүйл нь юу вэ гэхээр энэ бүхэн те ерөөсөө одоо таны насан туршид үргэлжлэхгүй. Та насан туршдаа хүүхдийн дэлгэцийн хэрэглээнд анхаарч амьдрахгүй. Энэ бол бүр төр зур юм. Таны хүүхдийн тархины хөгжил явагдаж эхэлж байгаа эмзэг жоохон байгаа. Тэр нэг хэсэгхэн хугацаанд л үргэлжилнэ. Тэгээ ядаж нэг 8 нас хүртэл, ядаж нэг 10 нас хүртэл л дэлгэцийн хэрэглээнд нь анхаарад гар утаснаас нэг хол байлгачаа. Тэрнээс цаашаага таны хүүхэд ингээд одоо гар утас хэрглэж болно. Тэрнээс цаашаага ингээд янз бүрийн одоо хүүхэлдэйнүүд үзэж болно. Яагаад гэвэл таны хүүхдийн тархин ингээд хөгжил нь ингээд бат бөх суурь нь тавигдчихсан байх болно тэр үед. Тийм болохоор ингээд энэ ингээд нэг юм одоо гар утас үзүүлэхгүй байх нь бидний хувьд ингээд насан турш үргэлжлэх юм дарамт юм шиг хүлээж бити аваарэ, бити тэгж бодоорой. Энэ бол ингээд төр зурын юм шүү гэдгийг л ингээд маш сайн ойлгож байгаа. Жоохон л тисчий гэд бодчих тий. Миний хүүхдүүд ингээд тархин эмзэг байгаа. Мэдрэлийн одоо тогтолцоо, мэдрэлийн эсүүд нь дөнгөж холбоос шинээр үүсгэж эхэлж байгаа. Эмзэг жоохон байгаа тархийг би хамгаалчихъя гэж бодоод жоохон л тисчээрээ. Тэгээ энэ бол тийм урт насан туршид үргэлжлэх зүйл биш. Төр зурих юм гэдгийг л маш сайн санаж. Тэгэх юм бол маш амархан болно. Тэгээ хэрвээ та өөрийнхөө хүүхдийг дэлгэцийн хамгаалалд орсон байж магадгүй гэж бодож байгаа бол цаг аваад зөвлөгөө авч болно. Миний Talking Toddlers гээд энэ thumbnail дээр гарч ирж байгаа. Энэ доор бас би description хэсэгт биччихье. Instagram хаяг руу бичээд цаг аваад зөвлөгөө авч болно. Эсвэл миний дэлгэц ба хүүхдийн тарих сургалтанд бүртгүүлээд тэр сургалтыг үзээд хүүхдийнхээ дэлгэцийн хамгааллыг яаж эдгэх үү? Одоо энэ бүх дэлгэц бидний хүүхдүүдийн тархинд яаж нөлөөлөд байгаа гэдгийг одоо ингээд уус суурьтай бүгдийг нь ингээд сурах боломжтой. Тэгэхээр ийм байна. Тэгэхэд ийм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Дараагийн бичлэгээрээ би бас нэг сонирхолтой юм бодсон байгаа. Хүүхдүүдийн астрологийн чартыг ChatGPT ашиглан тусламжтайгаар ChatGPT-ийн тусламжтайгаар хүүхдүүдийн астрологийн чартыг яаж унших вэ гэдэг талаар бичлэг бэлтэж байгаа. Тэгэхээр дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Тэгээ энэ хүртэл хамт байсанд энэ бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. Тэгээд бид нар ерөөсөө ингээд зөвхөн өөрийнхөө хүүхдийг хамгаалаад ерөөсөө нэмэргүй байгаа байхгүй юу? Иргэн хүүхдүүд маань томрох тусмаа бидний үгийг сонсохоос илүү найз нөхөд иргэн тойрныхоо одоо багш ч юм уу те шүтэн биширдэг хүмүүсийнхаа нөлөөнд илүү их ач холбогдлоо автаж эхэлнэ. Тэгэхээр зөв хүүхдүүдийг найзалдаг байх нь маш чухал. Тэгээд үеийн хүүхдүүд нь бас ингээд одоо аав ээжүүд нь анханаас нь дэлгэцийн хэрэглээнд нь анхаарч өсгдөг байх юм бол биднэрт хэрэгтэй. Бидний хүүхдүүд ганцаараа амьдрахгүй нийгэмдээ амьдрнаа. Тэг би яагаад энэ бүхнийг ингээд бичлэг болгоод бэлдээд байдаг вэ гэхээр би хүүхдүүдээ ингээд одоо сайн сайхан нийгэмд сайн сайхан хамт олонтой амьдраасаа гэж хүсэж байгаа учраас ингээд та бүхний хүүхдүүдийг бас ингээд одоо хайрлаж одоо та бүхний хүүхдүүдийн төлөө бас энэ сурсан мэдсэн бүхнийг ингээд хуваалцаж байгаа юм шүү. Тэг та нар маань бас энэ бичлэг маань хэрэгтэй байлаа. Чухал сэдв байлаа гэж үзэх юм бол одоо өөр бага насны хүүхдтэй найзууд руугаа хуваалцаарай гэж хүсэж байна. Энэ бол ингээд зөвхөн Монгол тулгамдаад байгаа асуудал биш те. Дэлхийн нийтийн асуудал байна. Тэг бид нар ингээд өөрсдийнхөө хүүхдүүдийг хамгаалах боломж байна гэдгийг олж хараарэ гэж хүсэж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.